Хүмүүсийг хэвтүүлж бясалгах биш, оронд нь маш тухтай суулгаад бид нэр бетагаас дельта түвшин рүү тархийг хэрхэн өөрчлөхийг зааж өгнө гэсэн. Хүмүүс юу ч бодохгүйгээр альфа долгион дээр хангалттай удаан байгаад ирэхээр тайвширлын улмаас энерги хуримтлагдаж эхэлдэг. Боддог тархин нь унтарч, энерги нь лимфийн тархи руу хуримтлагдаж эхлэх бөгөөд тархины долгион бетагаас альфа руу, альфагаас тета руу шилжиж эхэлнэ. Тета бол ховсын төлөв, гүн ховсын төлөв. Тэгэхээр бясалгалын зорилго бол аналитик тархийг даван туулах. Аналитик тархи нь болохоор хүнийг ил ухамсар, далд ухамсарыг хоёрыг салгаж тусгаарлаж байдаг тархины үйл ажиллагаа. Тэгэхээр 5% ил ухамсар бол бидний зүгээр сэрүүн үедээ тооцоол хийдэг хэсэг бол 95% үйл ажиллагаа нь хүний бүх программыг агуулж яадаг үйл ажиллагааны гол цөм байхгүй юу? Энэ 95% руу нэвтрэхийн тулд би тархины долгионыг унгаах хэрэгтэй болдог. Альфагаас тета руу ороход хүний бие тайвширсан төлөвөөс баг зэрэг унтаа төлөв рүү шилждэг. Харин ухамсарыг нь энэ үед сэрүүн байлгах хэрэгтэй. Инхээр бид далд ухамсарынхаа хаалгыг томоо гихчин нээлгээд үйл ажиллагааны гол цөм бүх программыг агуулж байгаа энэ цөм рүү нэвтэрч орох боломжтой болно. Аналитик оюун ухаан саад хийхгүй байгаа тулд бид зорилгоо хүслээ шууд өөрийн автомат үйл ажиллагааны автомат мэдрэлийн систем рүү нэвтрүүлж түүнийг дахин шинээр програмчлах боломжтой болно. Энэ үед хүн ямар ч эсэргүүцэлгүйгээр энэ бодолд шууд автаж биеийн ч гэсэн энэ тэнцүү даавар гормон биологийн ургуулуудыг биеинд хийж эхэлдэг.